За миний авч гарч ирч чадсан ном бол ерөөсөө л энэ байна. Манайхаа энэ хаалганы цаана Деваж юм байна. Бидний хайгаад байдаг Шамбалын орон, викингчүүдийн Валхалаач ерөөсөө номын өргөө, номын сан байсан юм биш үү? Та бүхнийг боддоо. Хүн төрлөختний үүссэн бий болсон цагаасаа хойш өдийг хүртэл цуглуулсан эрдэм, мэдлэг бүгд энэ хаалганы ард байна. Та чадхал юм болвол хүссэн хэмжээгээрээ, хүссэн тоош ирэхгээрээ энэ хүү оюуны бүтээлүүдийг унших боломж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ямар ном сонгох вэ? Энэ бол таны эрхчлөө, таны хэрэг. Хүчтэйгээр танд зөвлөхөд ном унших дадлыг бий болгоорой. Миний бодлоор монголчууд эртээр үеэсээ эрдэм мэдлэгийг өвлүүлэн өгөх өөрсдийн гэсэн арга барилтай байсан. Харин одоо 21-р зуунд дэлхийн мэдлэг боловсролыг эзэмшихийн тулд яах аргагүй ном унших юм аа. Энэ санааг би ерөнхийдөө подкастаараа дамжуулан та бүгдэд өгөх гэж хичээж байгаа гэдгийг маш сайн ойлгоорой. Бид хөдөө орон нутаг Улаанбаатарт ном уншиж байгаа хүнтэй хэр их таарж байна вэ? Ном гэх ойлголтыг үгүйсгэх хандлага одоо хүртэл байсаар байгаа нь юутай холбоотой вэ? Магадгүй та өөрийнхөө дотроос нэг хайгаад үзээрэй. Өнөөдөр өөрсдийнхөө арга барилд шинжилэл хийх цаг болсон биш үү гэдэг асуултыг та бүхэн тавиад цаашаага явцгаая. Өөрийн итгэл үнэмшилтэй ном танд үнэхээр чухал юм аа гэдгийг далд ухамсартан ойлгуулж ийж дараагаар нь дадал маань хүчтэй бийжиж танд үр шимээ өгөх болно. Энэ удаа эрэлхийлэгч подкастаараа номын тухай чөлөөтэй ярилцсанаа. Тэр хүний арга барилаас жоохон ч гэсэн сурахыг би хичээж байгаа. Та ч гэсэн бас сонсоод мэдээд аваарай. Таны унших дадал хүчтэй байж болно. Хэрвээ тийм бол заавал үзээдэх шаардлага байхгүй. Улмал хүчтэй цаашаа номоо уншсаар байгаарай. Энэ удаагийнхаа зочинтой уулзахаар явцгаая. Эрэлхийлэгч подкаст үзүүлж байна. Гурван камер дуу бичигчин дээр. За урлаг одоо яг олон нийтэд хүртэл болдог орчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим дээр хоёлаа ирсэн байна. За тэгээ цаг заваа гаргаад надтай ярилцах боломжийг олгож байгаад маш их баярлалаа. За миний эрэлхийлж байгаа сэдэв бол ном юм. Хүн бол яг одоо нэг юм арга барилыг эзэмшээд өдий хүртэл ингээд дотччлээ. Тэгэхээр энэ арга барилыг өөрчлөх. За илүүтэй номыг хэрхэн яаж үр дүнтэй өөртөө хэрэгтэй хэрэгсэл болгож ашиглаж чадах вэ гэдэг ийм арга барилыг л тантай хуваалцсанмаар байна. Ялангуяа таны арга барилаас суралцмаар байгаа байхгүй юу? Энэ ном чин өөрөө үүсээд бас их урт хугацааг туулчлаа шүү дээ. Тэгэхээр энэ номын одоо энэ ертөнцтэй хүн ер нь яаж холбогдох ёстой юм болоо? Яг номын талаар судалгаа хийдэг болохоор бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд бол яг ер нь бол жоохон байхаас л игч ном уншдаг. Тэгэл харахаар л игч ном уншаал сууж идэг. Заримдаа ингээл аавыг харахаар бас нэг орс ном барьцаа сууж идэг. Тэгээ игч бол яг ээжээс сурсан баг л та. Ээж бол байнга ном уншина. Тэгэл игчигээ би бол яг игчигээ л дагаж ном уншдаг болсон. Ерөөсөө ном унших нь нэг амьдралын хэмнэл юм байна. Зүгээр л өглөө шүдэ угааж байхдаа адилхан юм хэвийн зүйл юм байна л гэдгийг багаасаа нөгөө далд тухамсартаа суулгаж авсан баг. Гэр бүлийн хүрээлэл нь өөрөө ном уншдаг болоод ирэхээр хүн яг өөрөө тэр нэг юу авч штэ мотивацийг тий одоо яг юм унших хэрэгтэй юм байна гэх сэтлийг тий автоматар ном унших хэв маягт шилжиж байгаа юм шиг байгаа юм. Нөгөө талаас бас яг энэ номтой холбоотойгоор бол хүн өөрөө
ялангуяа хүүхэд байхдаа ч юм уу те сонирхолтой байх юм бол хүүхэд чинь хичнээн ээж аав нь хоригдж исэн ч гэсэн дуртай юмд бүр цаг зав гаргаад өөрөө бүр шинтэй тэрэндээ төвлөрөөд ингээд байж идэг штэ. Тэрнтэй адилхан яг ном унших хэлбэрүүд нь бас их сонирхолтой байсан баг. Тэр өөрийнх нь оюуны цар хүрээ гэх юм уу бас тэлээд ойлголт ухаарлал нэмэгдэхийн хэрээр бид нар номны сонголтууд нь өөрчлөгдөд байдаг юм шиг санагддаг. Тэгээ бага байхад бол дандаа л уран зохиолын номноос хэтэрдүүд байсан л да. Номны сонголт ч бас жоохон хумигтмал байлаа. Гэхдээ тэр дундаа дэлхийн сонгодгууд болон Монголын сонгодог уран зохиолууд бол үнэхээр монгол хэлний авиа зүйн тэр бүр маш их орхийг ингэж амийг хадгалж идэг. Тэгэхээр тэрийг уншаад хүн бол бас нүд нэгдэж байгаа юм л да. Тэр жоохон хүүхдийн хувьд бол үнэхээр тэр номон дотор ороод ном надтай яриад байгаа болохоор тэр нь баг одоогийн ухаар бол юун утас зурагт юун таблет тэр ертөнцийн өөрөө маш чухал тийм яг цэвэр маш энергитэй тэгээд маш амьд юм харилцаа байсан гэж хэлж болно. Тэгэхээр өөрийн хувьд болохоор энэ орчин тойрон маань нөлөөлөд ном руу ингээ бүр автоматар яваад оруулуулчих тийм ээ. Тэгэнгүүт бусад хүмүүсийн хувьд бол тийм бас биш байгаад байгаа шүү дээ бас. Дадлыг энэ унших дадлыг хүн ер нь яаж бий болгоул идэвхтэй ингээ уншигч болоод явах боломжтой юм бэ? Таны бодол. Миний хувьд бол яг ингэж л ойлгосон. Номыг болохоор яг бид нэр төрөл зааж би ийм л төрлийн ном уншдаг. Би ийм л номыг ойлгодог ч юм уу. Тийм ойлголтоос илүүтэй хүн яг тухайн цаг мөчид яг аль ном хэрэг болох юм бэ гэдэг нь л айгүй чухал. Яагаад гэвэл миний хувьд жишээлбэл яг би ийм л ном уншдаг гэсэн ойлголт байхгүй. Яг тэр тухайн цаг мөчид магадгүй би нэг асуудал дээр гаццсан байж магадгүй. Эсвэл надад ийм өөр мэдрэмж хэрэгтэй байж магадгүй. Ямар нэгэн ийм зориултлагаар ийм холбогдлоор л би яг тэр номоо барьж авдаг байхгүй. Тэгэхээр тэр ном тухайн цаг мөчтөл надад маш их ийм тус хүргэдэг. Тэгээд нөгөө талаасаа бас яг урлаг судлалын бичвэр хийж байхад бол олон ном зэрэг унших хэрэгтэй болдог. Тэгэнгүүт ингээд манай профессор багш надад зааж өгч ирсэн. Ингээд 3 номыг зэрэг тавьж агаад тэр багш бол өөрөө 5 ном зэрэг дэлгэж тавьж агаад тавуулангийн яг ижил холбогдлоор нь ялгаж уншдаг. Тэгжээс тэр нөгөө нэг бичиж байгаа юмныхаа агуулгыг тэндээс бас шүүрдэж барьж авдаг байх нь л дээ. Миний хувьд болохоор би 3 ном зэрэг тавьж агаад уншиж үзчихсэн. Тэгээ ер нь бол айгүй үр дүнтэй байдаг. Судалгааны ажил ч юм уу те яг нэг сэдвэр олон номноос шүүртэж байгаа тохиолдол бол бүгдийн зэрэг тавьж агаад гурвангийн зэрэг шүүртэнэ. Тэгээд өнгийн цаасаар тэмдэглэгээ хийж агаад уншихаар тэндээсээ бол их хурдан агуулга орж авдаг. Харин яг өөртөө ном уншиж байгаа тохиолдолд би нэг номыг сонгож аваад тэр номон дээр илүү олон уншихыг илүү үр дүнтэй гэж үздэг. Олон ном хурдан уншижсанаас яг тухайн мөчөд хэрэгтэй байгаа тэр номоо жажилж унших, эргэцүүлж унших, өөртөө шингээж унших гэдэг чинь бас өөр ойлголт юм болов уу? Сая одоо яг өөрийнхөө нэг арга барилыг хэллээ шүү дээ, 3 номыг дэлгэж тавьж агаад энэ төвшөнд хүрэхэд бас нэлээд хугацаа зарна үстэй. Тийм, анх бол би яг ном уншихтаа юм тэмдэглэл хөтлөөд номоо баабайгу бараг л хуулж бичдэг байсан. Нэг 17 8 таг байхдаа тэр үеийн дэвтрүүд зөндөө байдаг. Гэтэ одоо эргээ харахад бол сүүлд нь би яг тэр тэмдэглэлээ уншдаг уу гэхээр бараг үгүй. Тэгэхээр одоо болохоор яг тэр номон дээр тэмдэглэгээ гэдэг болсон. Тэр бол их амар. Зүгээр л юм дөрвөлжин одоо юм зураасаар хаанаас эхэлсэн, хаана дуусах гэдэг юм хаштаг маяг юм хийгээл. Тэгээ тэр номон дээрээ бол нэлээд сайн тэмдэглэдэг. Миний номнууд бол ер нь ирээвэр хураавал байдаг. Гэхдээ дандаа нэг өнгөөр явдаг. Хар өнгийн балаар тэмдэглэн. Тэгээд маш чухал хэрэгтэй юм хажууд нь жижигхэн юм нар зурчдаг байхгүй. Тэгээд дараа нь би тэр номоо буцаж бариад зөвхөн тэр тэмдэглэсэн эсгүүдээ уншина, бас нартай эсгүүдээ бол заавал уншина. Ийм маягаар яг уншчихаар илүү амар. Тэгээд яг тэр номоо угаасаа буцаад барьж заавал буцаа эргүүлдэг учраас ингээд тэмдэглээ авах нь их чухал байдаг. Тэгэхээр яг ном унших арга барилын яг нэг шалгарсан арга нь энэ тэмдэглэгээ юм шиг байгаа тий. Номон дээр тэмдэглэл хийдэггүй уншдаг хүмүүс маш их байдаг. Тэр төвшөнд хүртлээ бас нэг хугацаа тулах гэдэг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ миний бодлоор бол энэ номон дээр тэмдэглэл хийх бол маш их ач тустай юм байна. Эргэж харах тийм ээ. Тэр номоо эргэж харж уншаад хэрэгтэй тэр тэмдэглэснийг уншина гэдэг чинь цаг хэмнэх гэдэг зүг үү? Цаг хэмнээд хурдан мэдээлэл дахин сэргээж авах гэдэг. Тэгэхээр бабыг бас эхнээс нь уншчихлаар цаг алдчих гэдэг шүү дээ. Гол нь нөгөө бидний тарих маань өөрөө
шууд нэг номыг бүтэн уншингуудаа бүгдийг чэйжлэж авах юм боломжгүй. Яг тухайн мөчөд надад ямар нэгэн асуудал ч юм уу, ямар нэгэн хариулт хайж байгаа, яг тухайн мөчтэй холбогдсон тэр номтой холбоотой ийм харилцаа үүсээд тэндээс нэг ийм хариулт гарч ирж байгаа. Тэр хариулт нь л надад чухал байгаа шүү дээ, тий. Тэр номноос нэг хэсэг нь яг өнөөдөртөө. Тэгэнгүүт би тэрийг жишээлбэл тэрнээр тэмдэглэж авчаад тэгээд одоо өөрийнхөө яг тэмдэглэлийн дэвтэр рүү буулгадаг. Тэр нь юу бэ гэвэл одоо би ийм ажил хийх гэж байгаа бол тэр ажлынхаа хүрээнд тэр номноос авсан шинэ хэрэгжүүлэх санаа ч юм уу байх юм бол тэрийгээ за би маргаашнаас энийг хийх юм байна гэдэг ч юм уу ойлгож ухаарлцсан нь маш багахнаар тэмдэглэх тохиолдод бас байгаа юм. Тэгээ нөгөө талаас дараа нөгөө ном руугаа эргээл заавал буцаж өсөрж очиж байгаа. Тэр нь болохоор за энэ их гоё ном байсан. Гэтэ тэр үед нэрээ юу байлаа? Тархины үйлдэл чинь нэрээ юу боллоо ч юм. Ингээд дахиж нөгөө мэдлэг мэдээлэлээ ойлголтоо нэгтгэхийн тулд дахиад нөгөө номоо үзэнгүүт тэр үдэн сайхан тэмдэглэлтэн дахиад нэмэл тэмдэглээд явдаг. Тэгэхээр энэ дижитал 90 үе одоо ном унших яг хэрэгцээг бол үнэхээр багасгаж байна. Одоо миний харж байгаагаар залуучууд уцтайгаа их нөхөрлөдөг. Тэр утсан дээр маш их цагийг Facebook ухах, Messenger дээр одоо хүнтэй харилцах юм мэт амьд харилцаач юм баг байхгүй болох гэдэг шүү дээ. Ирээдүйд. Тэгэхээр дижитал 90 үед ер нь ном унших юм хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Зүгээр л ер нь уцаа ухаад явж ивэл баг мэдээлэл авчих юм шүү. Тэгээ яагаад ингэж цаасаар үлдээд энэ үг үлдээд байгаа юм бэ гэдг нь өөрөө тэр цаасан дээр байгаа нь хүний нөгөө мэдрэхүйд хүрэх бас нэг юм өөр харилцаа үүсгэж байгаа юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл бид нар ингээд цаасыг бариад тэр номыг ингээд бариад эсвэл цүнхлээд авч явхаар миний л хувьд бол яг онлайнаар уншихаас илүүтэй нөгөө номоо ингээд цаасаар нь мэдрээ. Зарим ном чи юм гоё нэг цаасны гоё үнэртэй бас тэр нь их гоё. Тэгээ барьж байгаа тэр байрал маань өөрөө их чухал байдаг тий. Зарим үед би хоошоо наалах юм уу? Зарим үед ингээд тэр номоо яг ямар байрлалаар яаж хаана яг унших вэ гэдэг чи өөрөө бас нэг юм тэр номтой харилцах нэг юм шинэ хиллэг харилцаа үүсгэж байдаг. Тэгэхээр бид нар бол миний ойлгож байгаагаар ном уншдаггүй хүн, ном уншдаг хүн хоёр бол нэлээд ялгаатай. Ном уншдаг хүн бол их хурдан хөгждөг. Ялангуяа тэр оюуны цар хүрээ, сэтгэх чадвар, бүтээмж, өөрийгөө олж байгаа тэр байдал нь илүү хөгжсөн байдаг гэж хэлээ л да. Тэгэхээр тэр хөгжсөн хүмүүс нь цаасан ном уншаад илүү хөгжиж байгаа. Яагаад гэвэл дижитал номны хувьд бол ингээд бас скроллдоод ахаар нүдэнд их ачаал өгөөд гэтээ тэр нүд нөгөө харж байгаа бүх юмнасаа мэдээлэлээ энерги шингээж яадаг. Тэгэхээр ингэх тусмаа тэр скроллтон гэдэг маань дээшээ доошоо ингээ гүүхээр нүдний хөдөлгөөнд бас нэгдүгээр ачаал өгч байгаа. Нөгөө талаас яг тэр нэг амьтай зүйл одоо жишээлбэл амьтай зүйл нь бага байх юм болов би яг онлайнаар ном унших тохиолдол үнэхээр гардаг. Гэхдээ тэр чинь бас ингээл тэг таблетэн дээр ч юм уу компьютер дээр үзэхээр нүд чиглээд ядраад гэтэл цаасан номыг бол яаж ч уншаад ядардаггүй. Зөвл суучих юм бол ядрахгүй нэг тэр давуу тал нь бас байна тий. Яг амьд юм байгаа байдлаараа байна. Одоо яг ном унших тоног төхөөрөмж гэж яриа л да. Солонгосчуудын ном унших одоо дадал бол маш их юм билээ л дээ. Тэд нэр ингээ өөрсдөө зориулаад ширээн дээрээ тавингууд ингээд юм ном нь ингээ дээшээ гараад ирдэг юм төхөөрөмж хийсэн байгаа байхгүй юм жижигхэн төхөөрөмж. Яг тийм төхөөрөмжийг би Улаанбаатараас хайгаад бараг олохгүй хаа. Тэгэхээр бид нар ямар төвшөнд байгаа вэ гэдгээ эргээд нэг харах юм бол бас ном унших төвшин надад бол зүгээр миний бодол шүү. Жохон бага юм шиг санагддаг. Залуучууд маань дижитал руу одоо яг энэ өөрсдөө сатааруулах өөр юмыг хайгаад байна л да. Уг нь номонд сатааруул хүнд ашиг тустай баймаар. Одоо юун дээр дүүжин дайжин гэдэг нэг тоглоом байдаг шүү дээ, тий. Дүүжин дайжин дээр хоёр хүн суугаад тий. Нэг хөнгөн жинтэй дээшлээд хүн жинтэй доошоо дараад явцдаг шүү дээ, тий. Тэгэхээр яг энтэй адилхан уншдаггүй хоёр хүний хооронд бол яг энэ дүүжин дайжин тоглоомын яг хэв загвараар ингээ харах юм бол уншдаг нь дээшлээд уншдаг нь ингээ хүнд том бүдүүн тий. Чи ихтэй доош дараад нэг хөнгөн нь бол дээшилчээд байна л да. Яг энтэй зүрлэх юм бол энэ хоёрын хооронд бол маш том ялгаа байгаа. Угаасаа ойлгомжтой байх гэж би бодож байна. Миний одоо эрэлхийлэл болохоор яг энэ ном унших дадлыг өөртөө ингээ суулгах яг энгийн арга юу вэ? Энгийн арга. Ер нь бол яг нэг сайн номоо өөр таалагдж байгаа гэх юм уу? Нэг л номыг барьж аваад тэр номыг л мөлжиж үзэх хэрэгтэй л юм шиг санагдтыг. Тэр нь нимгэн байж болно, жижигэн байж болно тий. Ном бол яг харагдж байгаа хавцаараа хизээж байхгүй тий. Тэгэхээр
ерөн номын дэлгүүрт ороод тэр олон номнуудаас тэр чинь нэг юм энергийн, номын энергийн бүр юм хуу жим байж байгаа. Тэр тэнд очихоор өөрийн мэдлгүй бас юм нэг номнууд нь тусах ч юм уу те. Тэр номоо эргүүлж үзээ. Тэр нь ямар нэгэн чиглэл байхгүйгээр яг тэр өөрт хэрэгтэй байгаа дотоод одоо мэдрэмжээрэл тэр номоо эхлээд барьж аваад эхлээд нэг хуудас уншиж болно. Гол нь яг юмыг дадлал болгохын тулд ойр ойрхон тогтмол цагт тэрийгэ хийж л байх хэрэгтэй байгаа юм. Бүхэл зүйл төр тийм штэ тий. Ямар нэгэн шин дадлыг бий болгож байгаа бол бид нар өдөр болгон тэрэндээ бага цагийг зарцуулснараа л хөгждөг. Тэгэхээр тархимын ч гэсэн яг би уншиж байгаа юм байна. Энэ ном унших дадалд сууж шүү гэдэг ийм бас дохионуудыг өгч байгаа. Тэгэхээр тэр дохиог бий болтол нь л доор хаяж нэг сар тий өдөр болгон тэр номоо мүлжин энэ тэндээс нь мүлжин. Ер нь бол номыг одоо нөгөө уран зохиолын биш бол эхнээс нь дуустал уншдаг хүн бол бараг байдгүй л ах. Энэ тэндээс нь ингэж цөмж мүлжиж одоо самар шиг уншвал илүү хэрэгтэй байдаг. Миний хувьд. Тийм үү? Тий. Тэгвэл яг та энэ аргаар жоохон дэлгэрүүлээд яриач одоо яг энэ цөмж уншдаг энэ арга. Би ер нь бол эхлээд номоо ингээд ерөхийн ингээ хараад яг одоо эзотерик ч юм уу те даалт тухамсар ч юм уу яг өөрийнхөө сонирхож байгаа сэдвээр номоо бүхэлд нь эхлээд харцдаг. Тэгээд ер нь яг харж агаад хамгийн одоо таалагдсан сэдвээсээ эхлээд уншина. Эсвэл тухайн мөчид надад хамгийн хэрэгтэй байгаасаа уншина гэсэн үг. Тэгээд уншиж агаад энэ тэндээс нь өвдөл зүгдэл уншиж агаад тэг хамгийн сүүлд нь дахиад нэг ингээд одоо дүгнээд гэх юм уу нэг уншдаг. Тэгэхээр яг тэр маань мэдлэгийн хувьд юм цэгцтэй мэдээлэл болж надад ирдэг. А тэрийгээ бол дараа нь уншихдаа бас дахиад цөмөөл уншина. Нөгөө тэмдэглэсэн байгаа учраас буцаал ер нь нэг дандаа тэгжэл уншдаг. Дээр нэг ийм байгаад байна л да нөгөө дадлаггээд хоёулаа сая ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө ундаг дугуйг хүн унд сурахын тулд нэг тий хид хідэн удаа тэр ундаг дугуйнаасаа өнхөрж унаад хөл гараа шалблаад тэгээд хичээсээр гад унаа сурдаг шүү дээ. Өөрт нь таашаал өгөх гэдэг тий ундаг дугуй унснараа салхи татуулан явж гинөө. Ном унших тэр таашаал нь хүнд асар их урт хугацаанд ирдэг учраас хүн яг тэр ном унших дадлыг бий болгох жоохон хүндрэлтэй байх шиг байна. Тарих өөрөө нэг тийм амрыг хайгаад байна шүү дээ. Бас тэгж ном уншаал тэгтэй тэр таашаал нь шууд ирэхгүй байгаад байгаа юм шиг надад санагдаад байдаг л та. Таны бодол? Миний бодлоор бол ном унших таашаал нь шууд тэр даруул ирмээр. Яагаад гэвэл жишээлбэл за шүлгийн ном байлаа гэж бодоход нэг жижиг шүлгийг уншихад л тухайн мөчөд гэж мэдэрч байгаа л тэр одоо ойлголт нь л чухал байгаа тий. Жишээлбэл ном уншдаггүй зарим хүмүүс шүлгийн номоор бас яруу найргаар дамжуулаад бас номон дуртай болд юм байна. Эсвэл комик номоор дамжуулаад дуртай болд юм байна. Тэр нөгөө тухайн хүний сонирхож байгаа холбогдох сонирхол байх юм бол тэнд анхаарал уягдчихж байгаа байхгүй юу? Анхаарлыг ямар нэгэн зүйл төр уйчвал тэнд төвлөрөл бий болно. Төвлөрлөөс дамжаад тэр нь биднэрт яг хэрэгтэй байгаа тэр зүйлийг өгнө гэсэн үг. Үр шимээ өгдөг. Тэгэхээр бид нар яг энийг номын нэг хэсгийг барьж аваад тэнд жоохон төвлөрөөд эхэндээ бол яг өөрийнхөө яг хүчээр ч юм уу те за яг энэ хэсгийг уншчаа гэд ингээд дадлагжуулах хэрэгтэй болж байна л доо. Бас тийм мотивац хэрэгтэй байна тий. Ийм сэтэл энийг уншвал их гоё юм байна. Эсвэл энийг манай найз гоё гэсэн шүү. За яг энэ номыг л уншчий гэдэг ч юм уу нэг ийм анхны сэтэл их чухалтай. Юуг яаж хийгээд яах гэж хийгээд байгаа юм бэ гэдэг тэр. Тэгэхээр энэ надад үнэхээр хэрэгтэй юм уу? Хэрэгтэй юм бол би хийгээд үзье гэдэг ч юм уу тий. Ийм маягаар бас хүн өөрийнхөө төлөө одоо явна шүү дээ. Энэ бол яг л өөрийгөө л хөгжүүлэхийн тулд тэрийг бол хийхгүй бол үнэхээр ном уншихгүй бол үнэхээр хөгжих нь утга гад байгаа учраас ном унших хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр уншихын тулд эхлээд алхмаа хийх хэрэгтэй те бид нар ингээл байгаалаа тэгэхээр баг багаар хийгээл. Тэгээ ном унших чинь бас яг тийм хэцүү зүйл бол биш те. Багаас угаасаа 10 жил төгсөн дадлынхаа дагуу байгаа зүйлийг уншихаар тэр нь өөрөө үг үсгээр амьлаад надад шингэж орж байгаа. Тэрийг бол хүн болгон мэдрэх бахал та. Миний бодлоор бол ер нь ном унших хэцүү. Яагаад тэгэхээр амархан байсан бол ер нь хүн болгон л уншиж байгаа. Өнөөдөр дэлхий дээр бас улс орны хөгжлийг нь ном хэр их уншсанаас бас хэмждэг юм байна л да. Тэгээ би тгий сонсч ирсэн энэ буруу сонссон байж магадгүй. Монголын ном уншилт бол бусад орныхыг харьцуулах юм бол зүгээр маш доогуур. Яагаад тэгэхээр хүн амын цөөх учраас нэгт мэдлэгийг одоо тэгж нөгөө мэдэх, таних
Хятадх бол биднээс хэд дахин илүү угаас хүн ам ихтэй. Тэгээд уншиж байгаа одоо төвшин их өндөр байдаг гэж сонсч ирсэн. Тэгэхээр энэ хэцүү учраас монголчууд бас жоохон бага уншаад байгаа юм шүү. Яг одоо үеийг ярих юм бол тийм байж магадгүй. Яг сайн мэдгүй байна. Гэхдээ 60-аад оныхон ч юм уу миний мэдж байгаа манай ээж аавын үеийнхэн бол бүгдээрээ л уншдаг байсан. Эгчнэр 80-аад оныхон эгч маань ч гэсэн бүгдээрээ л уншдаг. Одоо бид нар ч уншиж байна. Ингээд түүнээс цааш өөрчлөгдөж мэдээж хэрэг энэ технологийн хөгжлөд дагаад ном унших процесс нь багасж байгаа. Гэхдээ энэний хажуугаар эргээ харахад бас номын зах зээл, номын одоо орчуулга болон цар хүрээг илүү өргөжөөд номын олон дэлгүүрүүд бий боллоо. Биднэрт номын клубүүд байна, уншигчдын клуб, номны талаар ярилцсан подкастууд ч гэдэг юм. Энэ чиглэлээр илүү хүчээ аваад миний харж байгаа үнцэг бол ном харин ч хөгжөөд хүмүүс илүү нөгөө хэрэглэгч байгаа учраас зах зээл илүү хөгжөөд байна гэж хараад байна. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол багаас нь үлгэр уншиж өгөх нь л өөрөө номонд дуртай болгох далд ухамсарт нь зүгээр л юм кодлчж байгаа юм шиг. Эцэг эхчүүдийн хувьд орой нэг 5 минутыг зарцуулаад орой болгон үлгэр уншаад яг 1 сарын турш үлгэр уншчих юм бол тэр хүүхд өөрөө аяндаа номонд дуртай болох эсвэл өөрөө нэхэж уншуулах гад байх тийм юм шин ертөнцийг танин мэдэх тэр хүсэл сонирхол нь илүү их нэмэгдээд номтой холбогдох байх гэж олж хардаг. Нөгөө талаас яг залуучуудын хувьд бол яг тухайн одоо өөрийнхөө сонирхож байгаа сэдвийн дагуу номоо олчих юм бол номон дотор байгаа мэдээлэл нь интернетэд байгаа өвдөл зөвдөл мэдээлэлээс бүр маш ялгаатай, чанартай, жинхэнэ одоо ох мэдээллийн цуглуулгууд, судалгааны ажлууд гэдэг юм уу маш үн цэнтэй зүйл нь яг номон дээр байдаг. Тэгэхээр интернетээс бид нэр зүгээр хагас хугас мэдээлэл олж аваад явах юм уу? Эсвэл номыг уншаад бүтэн агуулгаар нь ойлгох юм уу гэдэг чинь ялгаатай ойлголт болж байна тий. Тийм байна. Яг өөрийн хэлснээр өөртөө яг хэрэгтэй тэр номыг л олж аваад тэрийгээ бүр уншаад тэгээ тэн дотроос яг хэрэгтэй зүйлийг өөрлөгөө шингээсэн зүйлээ гаргах нэг асуудал байна. Гаргах. Бид одоо ингээд уншаад тархим нь хөгжөөд байна л да. Тархин дотор байгаа мэдээллийг эргэж гаргах асуудал. Гаргаж сурсан юм амьдралтаа хэрэгжүүлэх. 18 ном тавьчаад тэр 10 номыг уншичаад нэг ч хэрэгжүүлээгүй бол өөртөө тэр 10 номонд байгаа хэрэгтэй зүйлийг өөртөө шингээж аваад хэрэгжүүлж гаргаагүй бол баг уншсанд бити тооцгээд байгаа шин. Тэгсэнд орвол яг өөрийн шилдгээр нэг сайн номыг барьж аваад өөрөө хайж олж ирлхийлээд тэр номоо өөрлөгөө оруулаад гаргах, хэрэглэх, амьдралдаа ашиглах энэ асуудал бас их хүнд их чухал байгаа даа л та тий. Яг номыг бол хүмүүс бас янз бүрээр л хардаг байх л та. Зарим миний хувьд бол нөгөө хувь хүний хөгжлийн ном гэд нэрлээд байдаг шүү дээ. Ерөнхийд нь шүхөрлж нэрлээд байгаа. Тэр нэр жоохон болох санагддаг. Яагаад гэвэл яг хувь хүний хөгжил гэдгийг яг аливаар нь бид нар аль өнцгөр нь тодорхойлоод тэр олон агуулгатай номыг нэг шүхэр дор бүгдийг ингээд овоолчод байгаа юм бэ. Тэгэхээр ямар ч ном бай ном л гэдэг агуулганд байна тий. Яг хөө тэрийг бид нар тархил ялах гад түүхийн ном, уран зохиолын ном, цагийн менежментийн номч гэдэг юм ингээд байгаа. Нөгөө талаас зарим номыг уншаад заавал тэр номыг би хэрэгжүүлэх албагүй ч байж магадгүй. Тэр ном надад яг тухайн мөчөд өгж байгаа тэр мэдрэмж, тэнд авж байгаа харилцаа, тэрнээс би дотроо юм авсныгаа магадгүй би илэрхийлж чадахгүй ч байж болно. Би яг энэ номыг уншчаад яг яасан болов гэд тэгжиж болно тий. Зарим номыг уншаад ингээ уйлал өнгөрчихөж байгаа юм. Зарим номыг уншаад энийг ингэж бас энэ өнцгөөс нь харсан юм биш үү? Ямар сони юм бэ гэдэг ч юм уу тий гайхаад өнгөрч байгаа. Зарим номыг хараад цоо шинэ зүйлийг ийм зүйл байд юм бах та гэд бүр амьдралтаа хизээж харж байгаагүй зүйл юм байна. Гаргаад тайлбарлсан байх жишээтэй. Тэгэхээр энэ болгоноос би авж байгаа тэр мэдээллүүдээ нэгтгэхэд энэ миний дотоод ухамсарын болон яг энэ хүний өөрийнх нь дотроосоо өөрчлөгдөж байгаа юм процесс явагдаж байгаа. Тэр процесс ингээд нүдэнд харагдахгүй, толинд хараад харагдаж болохгүй болохоор би тэрийг өөрөө л бага-багаар л нээж мэдэрчил байгаа юм л да. Тэгэхээр энэ нээлтийн явцад маш олон ном надад нөлөөсөн байж таарна. Тэгэхээр тэрийг яг алин дээр нөлөөсөн юм бэ гэдгийг хэлэхэд хэцүү болчихж байгаа тийм. Нөгөө талаасаа жишээлбэл өглөө эрт босох хэрэгтэй байдаг, цагийн менежмент гэдэг юм уу. Ийм номнуудыг бол уншсан бол тухайн санаа
төрлөө тэрийгэ жижиг тэмдэглэлээр бичиж аваад харин ажил хэрэг болгоод тэр номныхоо дагуу бас дасгал ажлын self help гэдэг шүү дээ. Өөрөө өөртөө туслах номнууд. Ерөнхийдөө юм дасгалжуулалт маягийн номнууд. Тэр номнуудыг бол яг санааг нь аваад үйлдэл хийж үзэж болох байх л та. Тэгэхээр ном чи их өөрөө их сонин те олон жимээр, олон аргаар хүн болгонд хүртэж байгаа байдал нь бас их өөр. Тэгэхээр яг тэрэн дээрээ бид нар ингээд би бол номыг тэр нэг юм шингээгээл гэдэг өөртөө ингээд шингээгээл нэг юм спонж шиг тий надад ингээд ямар нэгэн байдлаар тэр шингээд байдгийг л мэдрэгдэг л тий. Тэгэхээр нэрээ бас яг би бас нэг талаа бариад түрүүн барьсан ярьсан байж магадгүй тий. Ном гэдэг нь өөрөөс өргөн байгаад байна л да тий. Тэр уран зохиолын номыг гоё мэдрэмжийн өөртөө аваад тэр зохиолчийн бичсэн тэр одоо тэр адлын худалтай нь өөрөө ингэж тэр номон дотор орж явчаад тэрийгээ заавал гаргах бол алаагүй шүү дээ тий. Тэгэхээр хүний хөгжлийн номнууд бол ялангуяа бас тэнд байгаа нэг янз бүрийн хүнд хэрэгтэй лимийг л зөвлөсөн байдаг шүү дээ тий. Энийг бол бас тодорхой хэмжээнд бас хэрэгжүүлж. Тэр тэгвэл 10 ном ч бас хувийн хөгжлийн ном байсан болов. Тий. Гол нь яг ном ингээд бүх ном бас сайн уу гэхээр асуултын тэмдэг тий. Тэгэхээр бүх номыг унших заавал шаардлагатай юу гэхээр бас шаардлага болчихж байгаа. Ном уншдаг хүн гэхээрээ их ном уншсандаа биш хэрэгтэй номоо чухал үн цэнтэй номнуудыг түүж уншаад тэрийг өөртөө шингээснийг хэлж байгаа болов. Яг ингээд номыг зарим хүний хувьд таалагддгүй ном нөгөө хүний хувьд аврал болж магадгүй. Зарим хүнд унших ямар шаардлагагүй хэрэггүй санагдж байгаа зүйл нөгөө хүнд маш ач холбогдолтой байж болно тий. Тэгэхээр бид нар яг энэ ном гэдэг энэ өргөн хүрээндээ гол нь өөртөө тэр номтой харилцах номоо уншдаг байх ийм л өөрийнхөө ертөнцид л номоо уншдаг байх юм бол тэрийг заавал тий би ном уншдаг ч юм уу эсвэл ийм номыг уншаарай нэг ийм бусдыг угаасаа албатаж болохгүй. Ном унших эрх нь мэдээж хүмүүс байгаа. Гэтэ ном унших юм бол та хөгжих юм байна. Ном унших юм бол таны дотоод ертөнц үнэхээр өөрчлөгдөх юм байна гэдгийг ойлгочвол энийг хэрэгжүүл хийх хэсэг нь тухайн хүнээс хамаарат тэр хүний л сонголт болж байгаа. Тэгэхээр бид нар ном уншаарай, үнэхээр унших хэрэгтэй шүү гэдгийг уриалж чадна. Гэтэ хүмүүсийг хүчилж чадахгүй. Харин уншаад үзчих юм бол тэр хүн өөрөө яг мэдрээд үнэхээр ном ч бас зарим ном бол хүнийг үнэхээр бүр өөрчилдөг. Тэгэхээр яг тэр зүйл рүүгээ залуучууд бас мэдрээсээ ороосай ном руугаа шумбан орж номыг уншаасай л гэж хүсэж байна. Танд маш их хүчтэйгээр нөлөөлж исэн номнуудаас яриул. Жогон байхад бол яг Монте Кристо гүнг уншиж байсан. Тэр номыг 3 ботыг бол одоо хэдэн ч удаа уншсан, тоогоо алдсан. Яг нөгөө хүүхэд наснд хамгийн их нөлөөсөн ном бол Монте Кристо гүн байна. Мөн Ане Франкийн өдрийн тэмдэглэл байна. Тэр бол бүр яг өсвөр насны үеийг ярьж байна л да. Түүнээс хойш бол яг эзотерик даалт ухамсарын номнуудыг илүү судлах, сонирхох болсон. Тэгээд Ошогийн номнуудыг бол бас уншиж байсан. Нэг удаа би бас одоо гүн шаналаад гэх юм уу маш их юм шаналлыг мэдрээд тэг яахаа мэдгүй хүнд хандаж чадахгүй тэрийг илэрхийлж чадахгүй гатцсан байсан л та. Тэг яг энэ гатцсан үед болохоор Ошогийн өхөл бол агаас ухуур мөг үзэгдэл гээд хар хавцтай ном байдаг. Тэр номыг яг уншаад гашууд мэдрэмж гэх юм уу нэг юм маш хүчтэй гатцсан байсан мэдрэмж маань ингээд тайлагдсан. Тэгэл яг ийм зүйлийг ингэж ухаарж ойлгож болох юм байна. Тэгээ дараа нь ерөнхийдөө амьдрал чинь бас тэр чигээрээ үргэлж баяр баясгалан биш те. Сайнны хажуугаар сар зовлонтой үе гарна, хэцүү үе, унах үе байна. Яг энэ үед тэр арга барилыг надад тэр ном өгсөн. Бүх зүйлд хитрхи ингэж хандлаж, бүр ингэж одоо ёроолтой очиж толгоогоо ингэж мөргөж унах биш. Яг тийшээгээ орж байгаа мөчтөө энийгээ мэдрээд энд би яг шаналж байгаа юм байна шүү гэд тэгээд яг тэрийг өөрөө ингэж дотроосоо задлаад гэх юм уу их сонин юм өөрийгөө хангаах юм процесс явагдаж байгаа байхгүй. Тэр дадал маань дараа надад ямар ч хүнд үе тохиолдсон тэрийг даваад гарах юм чадварыг өгсөн. Тэгэхээр ном бол яг хүнд нөлөөлж чадах хүндээ бүр үнэхээр имчилгээ болно, засал болно одоо тэгээ мэдлэг болно юу болох юм таашгүй бүр үнэхээр их өргөн хүрээнд нөлөөлж чадж байгаа. Тэгэхээр хүн өөртөө нэг асуулт тавиад орох хэрэгтэй юм шүү дээ. За би нэг
ийм номл уншаад мэдээд авчихсан. Энийг би мэдээд авчих юм бол энийг амьдралдаа тодорхой хэмжээгээр ашиглаж болох юм байна гэдэг юм асуултыг тэмдэгтэй ч орон ч гэнэ. Альсгүй бол уран зохиолын ном уншиж байгаа бол те зохиолчоо дагаал явдаг шүү дээ бас. Зохиолч аягүй чухал үүрэгтэй те. Нэг бодлого байна л да. Хүн ер нь энэ амьдрал дээр те тодорхой хэмжээнд урлаг бүтээх гэж ирдэг гэж би ойлгодог байна. Өөрөөхөө замаар л эцэг их гоё урлаг бүтээж чинь те. Ном гэдэг энэ урлагийн бүтээлийг бид нэр хэрхэн яаж өөртөө одоо яг тэр урлагт хандж байгаа юм шиг хандаж болох вэ? Таны хувьд? Тийм, урлагтай ном хэрвээ холбож ойлгох юм бол урлагийг өөрөө ойлгохын тулд мэдээч хэрэг бид нар бас мэдрэмжээ хөгжүүлэх, тухайн бүтээлтэй харилцах, заавал очиж үзэх тэр орчинд нь байж иж мэдрэмжээ авсны үндсэн дээр тэр урлагтайгаа харилцаа үүсгэж ижил илүү хөгждөг л дөө. Тэгээд түүнээс гадна мэдээч хэрэг урлагийн түүхүүдэд уншиж судлах хэрэгтэй болдог. Урлагийн боловсрол бол ийм олон жижиг бүртлээс нийлээд яг хүнд өөрөө боловсрол өгч яадаг. Яг тэрнтэй адилхан ном бас яг адилхан юм байна. Яагаад гэвэл ном өөрөө амьдралын судар. Үнэхээр сайн бичигдсэн ном бол судар шүү дээ, тий. Тэгэхээр тэр судраас суралцаад байна гэдэг маань нэг давуу тал нь тэр судар маань цүнхэнд явж байгаа. Гэрт байж байгаа. Хаанаас би тэрийг ингээд гарт багтах хэмжээний жижигхэн номоо би өөрөө цүнхлээд авч явах боломжтой гэдэг нь их давуу талтай. Урлагийг ойлгохын тулд заавал одоо галерей орох хэрэгтэй, эсвэл уран бүтээлчтэй уулзах ч юм уу гэдэг юм. Тэгэхээр яг урлагийн бүтээлийг ойлгохын тулд бид нар бас тодорхой хэмжээнд гэрээсээ гарах хэрэгтэй болох шаардлагатай заримдаа. Харин ном бол гэрээсээ гарахгүйгээр бас яг тэр урлагийн бүтээлтэй харилцах юм боломжийг өгдөг юм болов. Ном өөрөө үнэхээр урлагийн бүтээл юм байна. Судар гэдэг маань өөрөө бас хүнд зөвхөндөн ч явж иж болох гэртээ гадагшаа авахдаа зүгээр л тэр судраа аваа явж ийн гэдэг маань бол маш том юм боловсрол, маш чухал зүйл юм байна. Тэгэхээр номыг цүнхэндээ аваад явна гэж те. Нэг түүх өгдөг штэ нөгөө. Харамдаа ингээд цүнхлээл яваад ахаар нэг өдөр ашиглана гэдэг шиг ном цүнхлээд яваад ахаар ямар ч байсан нэг өдөр уншнаа гэдэг. Тэгэхээр бас унших бас нэг дадлын их байж болох юм. Ном авч явах нь. Тийм шүү. Ягаад гэвэл автобус хүлээхтэй ч юм уу те гадаа ингээд ямар нэгэн үед бид нарт ийм сул зохисолт их гардаг. Тэр үедээ л номтойгоо байж хахад нэг судалгаа байна л да. Гадны улсуудад номын менежмент гэдэг зүйл маш их хүчийг аваад 2000 оноос Солонгосын томоохон компаниуд энэ номын менежментийг хэрэгжүүлээд ажилчдаа бүр зориулаад ном унших одоо цагийг гаргаад маш их том номын сан байгуулад дээр нь компаниуд ингээд ном уншихад зориулж ингээд төсөв суулгаад ингээд мөнгө зараад байгаа байхгүй. Монголын томоохон компаниуд одоо яг энэ номын менежмент гэдэг зүйлийг одооноос хэрэгжүүлээсэ гэж би бодоод байгаа. Манай ойрын найзууд бас томоохон компаниудад ажилладаг л та. Тэдрээс асуухаар яг энэ ном унших тэр цаг гаргах нь бити хэл номын санч бас алга зарим компанид. Байдаг нь байж магадгүй тэрийг би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр номын менежмент гэдэг зүйлийг улс орон бас тодорхой хэмжээнд одоо өөрсдөө боловсруулад ийм компаниуд нь хүртэл ийм үлгэр жишээ болоод явчвал бас энэ ном унших энэ төвшин бас их сайжрах юм биш үү гэж хараад байгаа. Тийм байна. Тэ наадах чи их гоё үнцэг байна. Хэрвээ ажил дээрээ магадгүй нэг юм үүрэг даалгавар болгоо те тэр номоо уншаад тэгээд жижиг хүрээндээ тэрийг уншсан зүйлээ ярилцаад магадгүй бүлэг нь ч юм уу те баг багаар хувааж аваад тэрийг нөгөө зөв буруу гэхгүй яг өөртөө хэрэгтэйгээр нь та яг уншаад юу шингээж юу ойлгоо гэдгээ зүгээр л энгийн байдлаар хуваалцдаг ийм богинохон цагтаа болчвол бас нийтээр ном уншихад нөлөөлөлтэй юм болоо те нөгөө талаас бас мэдээч хэрэг хүн өөрөө хэрэгжүүлж байгаа зүйлээ өөр хүүхдэд бас дамжуулдаг. Хүүхдүүд бол зүгээр л бүхнийг шингээж авч байгаа тойл шиг л ээж аав нь юу хийн яг тэр л өөрийнх нь ертөнцийг харах өнцөг нь болж идэг болохоор хэрвээ ээж аавууд гэртээ ном уншиж байгаа харагдтал юм бол хүүхэд автоматар номоо барьж байгаа юм тий. Наадах ч бас их чухал. Уус даяараа л ном уншиж хөгжүүл бас их гоё юм байна. Тэгээ би санддаг юм аа. 20 настай байлуу хөдөө яваад
Тэгээд нэг сумд очдог. Тэр сумны номын сан дээр сумд чинь ингээ өдөр хийх юм байхгүй тий жижигхэн сум болохоор. Тэгээ номын санд нь ороод ном авах гэсэн чи бүх ном нь шив шин байсан. Тэгээ яг бараг тэнд үйлчлүүлж байгаа цөөхөн тооны хүнийх нь нэг болоод жоохон гайхчил байсан. Бүх ном нь шин маш сайн номнууд тэнд байсан. Тэгэхээр биднэрт бол ном бол үнэхээр сайн номнууд бол орчуулагдлаад Монголын сайн зохиолчдын номнууд бол хангалттай их байгаа. Гол нь яг тэрийг хэн уншиж байгаа вэ гэдг нь өөрөө бас бодгол ёстой зүйл юм байна. Тэгж анзаарчихсан. Тэртээ нэглэн дээр үлдээ. Ном уншдаг тийм хүрээлэлд орох нь бас хүндийг чухал байд юм шиг санагдаад байна л да тий. Найз нөхдөмч тэр одоо түрүүнээс хойш ярьлаа шүү дээ хоёлаа тий. Аав ээж хамаатан сад нь ямарваа нэгэн байдлаар ном уншиж ивэл тэр нь эргээ өөрт нь тийм сэтэл болж өгнө гэдэг тий. Бас энд багш нар их чухал үе хэрэгтэй тий. Ямар ч төрлийн багш бай тухайн хүнийг ном уншихад бас сэдэлжүүлэх боломжтой юм болов тэгж санагддаг. Албан тушаал ахиулахын тулд унших ёстой, заавал унших ёстой 300 ном байгаа байхгүй. 300 ном. Тархин бүр ном унших руугаа юу 300 ном уншсан хүн гэдэг чинь бас нэлээ тархины энэ ном унших булчин нэлээ хөгжсөн хүнийг л хэлнэ шүү дээ. Уншиж чадсан байна гэдэг бол тэр 100 номоос шалгалт аваад тэрийг албан тушаал ахиулаад тэгээ албан тушаал ахих юм бол мэдээж амьдрал ахын сайжирна. Энэ хөшүүргийг Солонгосын томоохон компаниуд ашиглаж байна гэдгийг би мэдж авсан. Энийг монголчууд тодорхой хэмжээнд ашиглах юм бол сайн боловсон хүчин бий болоод тэр хүн маань ажилдаа амжилт гаргах нь ихсэх бах. Амжилт гаргах юм бол хүн болгон амжилт гаргах юм бол Монгол ус хөгжинэ гэдэг юм гарцсан бас номтой холбоотой юм болов уу гэж тийм бодол төрж илөө. За тэгээд энэ дээрс одоо хүний нэг анхаарал төвлөрөх гэдэг нэг асуудал байгаад байна шүү дээ. Анхаарал төвлөрөх ер нь нэлийн богиносон гэдэг байгаа байхгүй юу. Дэлхийн нийтээр энэ хүний анхаарал их богино болсон тийм. Тэр энэ богино болсон үед ном уншина гэдэг чинь бас хэцүү болчиход байна шүү дээ. Хүн ингээд номыг төвлөрөөд унших тийм анхаарал нь богиносчихлоор уншиж хагаад өөр юм руу анхаар сатарах энэ энэ төвлөрөх арга одоо таны хувьд бол өөрөө йогоор хичээлдэг бясалгалыг бас их урт хугацаанд хийсэн хүн яаж төвлөрүүл ер нь энэ ном руу илүү гүн орох боломж байгаа вэ? Тийм арга байх ёстой гэж би хараад байна. Энэ талаар өөрийнхөө туршлагаас ярил. Яг нь йогийн хувьд бол бид нар анхаарлыг үргэлж биен дээр уйждаг амьсгалаар дамжуулаад йогийн асана дасгалыг хийж байхдаа л аль болохоор ерөөсөө анхаарлыг ийш сарниулахгүйгээр л дандаа биен дээр уйдаг. Тэр үед бол хүн өөрийн бодыг гэсэн ч нөгөө дасгалтаа анхаарат байдаг гэсэн. Нэг ясандаа анхаарлыг бид нар хэрвээ уяатаа нохоо гэж бодох юм бол манай нөгөө нохоо маань нэг харахад л тэнд гүйж, нэг харахад л нөгөө газар гүйж тий. Тэгэхээр эхлээд нөгөө тэргээ уяанд сургаад гүүнгүүтэн л араас нь татах ийм хэлбэртэй болгож тий. Дараа нь нэгэнд анхаарал төвлөрөө сурчих юм бол анхаарал маань яг нөгөө нохоо маань ингээл сургуультай хажууд сууж байгаа гэсэн үг. Яг энэтэй адилхан анхаарлын одоо анхаарал шилжилт, анхаарлын төвлөрөл гэдэг юм ойлголт байна. Тэгээ гол нь энэ анхаарлыг тодорхой нэг зүйл дээр барина гэдэг нь өөрөө бас дадлаар бий болж байгаа. Тэр анхаарлыг бид нөр өөрөө уйж авчирч барих буюу энийг хамгийн энгийнээр бол йог бясалгалын аргатай холбочих юм бол хүний анхаарал төвлөрөөд сурчдаг. Анхаарлыг биен дээр уяад сурчдаг нэг юм йогийн талаас бол нэг юм арга байна. Нөгөө талаас бол хамгийн энгийн арга бол амьсгалын дасгалууд байдаг. Амьсгалаа мэдэрчгээд л хүн анхаарал нь яг биен дээр одоо энд одоодоо хүрээд ирдэг гэсэн үг. Бид нар маргаашийн тухай санаа зовж байгаа бол бидний амьсгал юм хурдан болдог тий. Эсвэл маш их итгэхгүй байх юм бол амьсгалаа анзаарахгүй бодолдог ч юм уу. Гүйхэн амьсгалах ийм тохиолдлууд байна. Тэгэхээр ер нь бол яг анхаарлын шилжилт гэдэг ойлголт байна л да. Энд байгаа зүйл анхаарад дараа нь ийшээ шилжих. Энэ хугацаа л маш богино. Тэгээд анхаарлаа төвлөрүүлэхгүй, анхаарлыг уйж авахгүй бол угаасаа л хүний анхаарал бол маш амархан сарних боломжтой. Гэсэн хэрнээ бид нар дуртай зүйлэндээ маш сайн анхаарч чаддаг шүү дээ. Ингээд төвлөрөөд хүмүүс яаж ч гаднаас нөлөөлж ирсэн бүр тэрэндээ автцсан.
хин юу гэж байгааг ч мартцсан ингээд нэг зүйл рүү орсон байдаг. Тэгэхээр хүн болгонд уг нь анхаарах яг анхаарлын төвлөрлийнхэн тэр чадвар нь байж идэг. Тэрийгээ гол нь бид нар дасгалжуулалтаар, магадгүй яг бяцлаглаар эсвэл одоо анхаарлыг хүчээр ингэж уйж агаад бас авчрах юм боломж. За хүчээр уйж болохгүй юм. Тэгэхээр бид нар хамгийн гол нь анхаарлыг бол төвлөрөх, анхаарал сайжруулах юм дасгалууд байдаг. YouTube дээр ч өндөө байдаг. Яг энэ дасгалуудаар бас энэ анхаарлыг сайжруулснараа л ном уншихад ч гэсэн илүү хялбар болно л доо. Дэлхий дээр маш олон одоо улс орн байгаа тий. Тэр улс орн болгон өөрийн гэсэн нэг тийм одоо номын бодлого тий. Тэр нэг номыг иргэдтэй таниулах энэ болгоно нь юм биднэрт мэддэхгүй байгаа ч гэсэн цаагаараа ингээл алсуураа явж идэг юм шиг надад санагдаад байдаг. Одоо өндөр одоо амжилтанд хүрсэн одоо Билл Гейтс гэхэд маш их ном уншиж. Тэгээ Билл Клинтон одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан. Бүр ерөөсөө би энэ ерөнхийлөгч болсон ерөөсөө ганц чадвар минь ном уншихтай холбоотой байлаа гэдгээ хүртэл хэлсэн. Тэгэхээр энэ ном унших энэ ач тусыг бид нэг эртэн ойлгоод хурдхан шиг өөртөө нэг яг хэрэгтэй номыг олж аваад хүчтэйгээр түлхцүүлж чадна гэж би бодоод байгаа. Яг үнэ. Яг үнэ. Хэрвээ ном байхгүйсэн бол хүн төрөлхтний хөгжил өнөөдрийн бид нар бараг байхгүй байх байсан баха. Яагаад гэвэл ном байгаа учраас л бид нар зүгээр их сургуулаас ч юм уу тий 10 жилээс сургуулаас олж авдаг боловсролыг одоо номтой харьцуулах аргагүй тий номноос бид нар хаанаас ч хинээс ч магадгүй хинч надад зааж өгч чадахгүй тэр зүйлсийг өөртөө шингээж авч цар хүрээгээд хэлээд тэр хамгийн гол нь ухамсар ойлголт хүний өөрийн тэр дотоод ухамсарт хэлээд энэ ойлголт амьдралыг ойлгож ухаарах, танин барих энэ ойлголт нь номоор л тэлэх боломжтой. Тэгэхээр магадгүй энэ бол зүгээр бид нар ингээл маш их олон юм ингэж туулах зүйлийг ганцхан ном магадгүй тэндээ бүгдийг агуулсан байх боломжтой тий. Маш их юмыг туулж үзэж өөрөө заавал зовоод ч юм уу ингэж туршлагаараа олж авах байсан зүйлийг бид нар ном уншаал зөвхөн цүнхнээсээ гаргаж ирээл авах юм бас боломж байгаа тий. Цаг товчлогоод байна тий. Тэгэхээр ер нь энэ ном өөрөө маш баялаг учраас л бид нар энэ ийм зүйл байгаад байгаа учраас баг үнэхээр юм талархууштай үнэхээр гоё номнууд бас байна л да тий. Үнэхээр сайн судрууд байна. Тэр болгоноос ингэж шүүртэж авч энийг унших боломжтой байгаадаа бас их олзуурах уртай. Тэр нэг номыг бичиж байгаа хүмүүст бүгдэнд нь баярламаар энэ Монгол улс орондоо талархмаар бид нар бол ном унших нь битэл ерөөсөө өөрийгөө ямар л бол ямар төвшөнд аваачих эрх чөлөөтэй улсад амьдарч байгаа байхгүй тий. Өөрийн чинь мэрэгжил урлаг судлаач. За урлаг судлаач гэдэг энэ үүднээс надад нэг асуулт байгаад байгаа. Уран зураг гэдэг нэг ойлголт байгаа тий. Асар бас өргөн судлаад үзэх юм бол энэ бол бас нэлээд нэг 100 200 хичнээн ном уншаад ер нь уран зургийн тухай амар их гүнзгий ойлголттой болох бол одоо л яг орчин үед урлаг өөрөө мэдээч хэрэг урлагийн түүхийг бол бид нар харах нь зөв. Тэрийг бол хураангуулсан номнууд, сайн номнууд Монголд бас зөндөө байгаа. Яг урлагийн түүхийг ойлгомжтой байдлаар хураангуулсан номнуудд байна. Зургийн хэлбэрээр оруулаад маш тодорхой ойлгомжтой гаргацсан ч номнууд байгаа. Одоо бол яг энэ цагт орвол урнаар зурах, урнаар барих гэдэг ч юм уу тэр ойлголтоос бол хальцсан. Өмнөх бол жишээлбэл бид нар Ренессансын үед буюу сэргэн мандлтын үед уран тансаг тэр зураас уран тансаг байх ёстой. Тэр хүний нүур яг л ийм харахад ийм гантиг шиг байх ёстой ч юм уу ийм урлагийн цензур байсан бол яг өнөө цагт бол бид нар зураг эсвэл баримл бараг зураг баримл гэж нэрлэхэд их хэцүү. Урлаг гэдэг л ийм том хувь байна. Тэрэнд илэрхийлэх гэж байгаа арга хэлбэр нь магадгүй тий цаас байж болно, даав байж болно, эсвэл гэр ахуйн зүйл байж болно. Яг юугаар илэрхийлж байгаа нь хамаагүй хамгийн гол нь концепт санаа буюу тэр агуулгыг барьж авахд л чиглэлчээд байгаа гэсэн үг. Contemporary буюу орчин цагийн урлаг маань өөрөө бид нар энэ амьдралтайгаа байгаа мэдрэмжээ тэр бүтээлтэй холбоод тэгээд шинэ агуулгыг гаргаж ирж байгаа буюу агуулга дээр агуулгыг нэмж байгаа юм ойлголт. Тэгэхээр энийг ойлгохын тулд мэдээч хэрэг бид нар урлагийн түүхийг бол бас тодорхой хэмжээнд ойлгож ийж өнөөдрийн зүйлийг ойлгоно те. Яагаад гэвэл ямар хөрс шороноос яг энэ бүтсэн бэ гэдгээ
ойлгох юм замналыг харчвал ойлгох боломжтой болдог. Бас түүхийг эргээд харснараа бид нар өнөөдрийн ухаарлын ойлголтыг аваад ямар төвшөнд яаж яваад юу болсон бэ гэдэг зангилаагаа ойлгочвол дараа нь яах алхмууд нь юм тодорхой болдог шиг яг урлагийн хувьд ч гэсэн бас орчин цагийн урлаг өнөөдөр ямар төвшөнд яаж яваад хүрсэн бэ гэдгийг ойлгохын тулд бид нар юм богино хэмжээгээр урлагийн түүхийг л нэг юм зэгцтэй л ойлгочих болно. Тэгээ хүмүүс ч тэгж харддаг шүү дээ. Орчин үеийн урлагийг амархан юм байна. Зүгээр л нэг бор дааван дээр улаан цэг тавьчихаар энэ ч урлаг юм шүү. Би ч хийчих юм байна гэдэг. Гэтэл яг тэр бор дааван дээр улаан цэг тавихын тулд тэр хүн хичнээн хугацааг туулаад ямар төрлийн урлагийн бүтээлүүдийг ойлгоод эсвэл судалгаа хийгээд урлагийн түүхийг уншаад мэдээд тэр их олон мэдлэг, мэдээлэл, мэдрэмжээ зангидж агаад тэр бор дааван дээр улаан цэгээ тавьж байгаа. Тэгэхээр яг энэ хүртэл процессыг ойлгохын тулд бид нарт бас урлагийн түүхийг л ойлгоод тэгээд энэтэй холбоотой ном байна, кино байна ингээд олон төрлийн мэдрэмжүүдийн цуглуулгыг л ер нь бол өөртөө сайн шингээгээд ингээд тэрнээр урлагийн одоо боловсрол маань хөгжиж идэг. Нөгөө талаасаа хүн болгон төрөлхийн уран бүтээлчтэй байдаг. Хүүхэд байхдаа бид нар бүгдээрээ зурдаг, дуулдаг, бүжгэлдэг бүх талын авьяастай ийм уран бүтээлчд байдаг. Даанч одоо энэ амьдралын системээс болоод эсвэл хэн нэгний хэлсэн үгээс болоод хаагдаад тухайн хүүхэд маань яг өөрийгөө одоо уран бүтээлч гэдэг нь тустай хүн юм шиг юм ойлголт авчиж байгаа тий. Гэтэл яг үүндээ таны өгөгдөл бол төрөмөл өгөгдөл бол угаасаа л артист буюу уран бүтээлч. Амьдрал өөрөө урлаг юм болвол бид нар энэ дунд байгаа л урлагийн одоо урлагийг бүтээж байгаа эд эс болж байна тий. Тэгэхээр орчин үеийн урлагийн нэг давуу тал нь уран бүтээлч гэж одоо артист нэг бүтээлд хийцэн байлаа гэж жишээлбэл энийг ингээ бүтээл болгоод хийцэн байлаа гэж бодоход тэр хүн өөрийнхөө санаагаар нэг зүйлийг бүтээсэн баг. Харин та өөрөө төрөлхийн уран бүтээлчийн хувьд тэр бүтээлтэй харилцаад энэ магадгүй танд цоор шин өөр агуулгыг өгчиж болно. Тэнгүүд та тэр агуулгаа өөрөө нэмнэ гэсэн үг энэ бүтээл дээр. Ингээд энэ бүтээл маань өөрөө олон талтай агуулгын хувьд ийм баялаг аль ч талаас нь яаж ойлгож болох тэр өнцгийг өгж байгаараа энэ нэг төрлийн бас эрхчлөө нөгөө талаасаа урлагийн хөгжлийн нэг шин чухал юм point болж байгаа гэсэн үг. Нөгөө талаасаа нэг шин биш юм байна зааж. Нөгөө талаасаа нэг чухал өнцөг болж байна. Урлагийг хөгжүүлэх нэг чухал түлхэц болж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүн болгон энэ урлагийг хийж болох нь гэж ойлгож болох уу? Тийм. Яг тэгвэл та төрөлхийн уран бүтээлч юм чинь хэрвээ та яг энэ урлагийнхаа чиглэл рүү орох юм бол танд бүх зүйл нээлттэй боломжтой. Хүн болгон уран бүтээлч учраас уран бүтээлээ тойрох нь таны одоо сонголт эрхчлөөний асуудал тий. Тэр бүтээлээ та яг нийгэмд хэрэгтэй байх юм уу? Эсвэл тэр бүтээл нь яг урлагийн бүтээлийн хэмжээнд гаргаж ирэх үү гэдэг нь яаж хэрхэн гаргаж ирэх вэ гэдэг дээр л бид нар боловсрох, суралцах, түүнийг гаргаж тавихад л одоо юм олон санааг гаргах, судлах энд бол их олон зүйлийн зангилаа явж байгаа. Судлах ялангуяа боловсрох тийм ээ. Тийм. Орчин үеийн урлагийг бол зүгээр л амархан юм чинь би хий чинь гэж харах нь нэг талаасаа зөв. Гэхдээ нөгөө талаасаа тэрийг яг хийхийн тулд боловсрох тэрийг тэр бүтээл өөрөө бүтээл болж хувирах энэ процесс нь өөрөө юм судлагдхуунтай зүйл байгаад байна л да. Тийм ээ. Тэрийг судлаад мэдээд таньчих юм бол ер нь бол хүн яг энэ урлагийн бүтээлүүдийг одоо орчин үеийн урлагийн бүтээлийг төөрөх бол ер нь бүрэн боломжтой. Боломжтой л байна. Тэгэхээр энийг бас залуучууд өөрөөсөө бас гаргаж ирээд өөрийнхөө үзэл бодол хүн болгон л өөр гэсэн үзэл бодолтой байгаад байгаа тий. Тэрийг илэрхийлээд ингээд хүмүүст үзүүлэх юм бол хүн тэр бүтээлийг хараад тодорхой хэмжээний сэрэх гэж ярьдаг шүү дээ тий. Сэрээд их гоё мэдрэмжийг аваасаа хүн болгон урлагийн бүтээл гоё тойрваад өөрийнхөө боловсролыг хөгжүүлээсэй. Гол нь урлаг маань ингээд олон нийтэд шийдэж чадахгүй байгаа асуудлыг эсвэл хүмүүсийн анхаарлыг нэг зүйл дээр тавилруулах гэж байгаа бол урлагаар дамжуулаад энийг маш энгийн хэлбэрхэн хийждэг. Хүн болгонд урлаг их ойрхон байдаг учраас мэдрэмжэн дээр нь байдаг учраас энийг урлагаар дамжуулаад хийдэг юм туршлагууд бол зөндөө байна. Тэгээ олон улсад бол public art буюу олон нийтэд зориулсан урлаг гэдэг тэр олон хүн өөрөө оролцох тэр цэгийг нь үүсгэждэг учраас хүн өөрийн мэдлэгүүд тэнд оролцож идэг. Нэг ёсондоо дуудаад байна гэсэн үг л дээ. Үзэгчдийг өөрөө татан дуудаж оролцуулаад тэгээд тэндээсээ шийдэл гаргалгаа гаргадаг ийм хэлбэрүүд байна.
Тэгэхээр биднэрт бол Монголын ялангуяа энэ хөрсөн дээр биднэрт асар үнэтэй баялаг өв уламжлал заншил байна. Тэгэд энэ их Монгол өв соёл дээр тулгуурласан ямар хөрсөн дээр бид нар ургаж байгаа юм бэ гэдгээ эргэж хараад энэ түүхээсээ энэ ёс уламжлалаасаа бид нар соёолоод урлагийг гаргаж ирэх юм бол энд бол бүр гайхамшигтай өв соёл бүр ингээд мүлжөө дуусахгүй их баялаг сэдвүүд байна. Тэгэхээр эндээсээ бид нар инсталляц ч юм орчин үеийн өрөг урлаг эсвэл үйл хөдлөлийн урлаг перформанс, видео арт, фото арт гэдэг юм уу ингээд залуучууд маань өөрсдөө сонирхоод энэ чиглэлээр хөрсөн дээрээсээ шинэ бүтээлийг гаргаж ирэх юм бүрэн боломж байна. Өнөөдрийн яриагаар олон сэдвийн талаар ярьж чадлаа л да. Богинохон ч гэсэн ойлголтыг өгсөн байх. Маш их баярлалаа. Тодорлоо. Улаанбаатар хот 2024 он